За сайн байцгаана уу? Монголын аял жуулчлал Амай гэдэг төслийн хүрээнд бид одоо Монгол нутгийн хамгийн гоё амралтын газруудын бичлэгүүдийг хийсэн. За одоо болохоор хотод байгаа хүмүүс амралт чөлөө цагаа хэрхэн өнгөрөөх вэ гэдэг тэр талын бичлэгүүдийг бас өгүүлж оруулахар шийдлээ. Тэдгээр би одоо Улаанбаатарт сүүлийн 3 жил гаруй доктортой байсан ч яг энэ цэцэрлэг төрөлнгийн одоо энэ усан оргилуур хүртэл жоохон алхаад буцаад харьдаг байсан. Гэтэл яг өнөө эрэхтэй нь бол маш том бүтээн байгуулалт энэ дотор явагдсан байна. Тэгээ тэрний бичлэгийг өнөөдөр хийндээ. Тэгээд яг гоё тал нь юу гэхээр би өөрийнхөө гэрээг бас цэцэрлэг төрөлнгийн усан оргилууртай барьсан байгаа болохоор тэнцээ өнөөдөр бүтэн өдрийг сайхан өнгөрөөгөө тэгээд тентгийн хамгийн гоё зүйлүүдийн талаар энэ бичлэгээр оруулъя гэж бодож байна. За цэцэрлэг төрөлн рүү ороход төлбөр нь 30 минутанд 500 төгрөг, цаг нь 1000 төгрөг гэж байна. За өөдөндөө ингээд юм хуучин жижиг аж ахуй нэгжүүд юм уу да. Хүүхдүүдэд нэг машин уншдаг болдог хэсэг газар байна. За амралтын газрын 4 журмын татсан байна. За энэ тий хоёр талаар нь ингээд нэлээд олон тооны цайны газар байдаг боловч энэ ч хуушур одоо шарлаг хоёроос өөр баг хоол байхгүй. Тэр нь жоохон тийм санагдаж байгаа. Тэр одоо юу гэдэг шинэ цайны газрууд чи үйлчлэг явуулах гэвэл илүү олон төрлийн хоол эсвэл бүхэл бүтэн олон үндэсний хоолны юм юу хийвэл их зүгээр санагцсан. Тэгэхгүй бол ингээд одоо харж байгаа энэ газруудаар дандаа нэг л төрлийн хуушур эсвэл энэ талдаа ингээд шорлоготой хэдэн жоохон гудамж байна. За ийм сайхан цэцэрлэг төрөлнг одоо тий зөв үндэсэд байгуулсан байгаад юу баяртай байгаа. Тэгээ ингээд хотын хүмүүсэнд амралтын өдрийн орой бол ялангуяа энэ ч ингээд гэр бүлээрээ ирээд цагийг сайхан өнгөрүүлдэг юм лээ. За манай машин ирчихлээ. За өнөөдөр энэ цэцэрлэг төрөлн одоо бид нар бол энэ байна. Одоо энэ ус оргилуур энд. Тэгээ бид нар энэ замыг ингээд туулаад энэ шинэ бүтээн байгуулалтын үзээд энэ бусад газруудаас ингээд бичлэг хийж үлдээхийг зорж байна. Яг гэвэл яг үүндээ бол энэ цэцэрлэг төрөл ирсэн хүмүүс бүгд яг энэ зогсоол дээр зогсоод энэ ус оргилуур хүртэл баг алхаад буцаж ирдэг. За магадгүй зарим нэг хүмүүс нь энэ гэрэлт Монгол гэрээ энэс дээр очиод буцдаг байх. Харин бусад энэ нутгууд одоо бусад газруудаар яг юу байгаа вэ гэдгийг манай одоо энэ ажилтаа Алтан уяг тий? Алтан уяг бидний дагуулж аваад ингээд танилцуулахад ирсэн байна. За энэ ч ингээд саксны 3 талбай залуучууд ингээд тоглож байна. За эндээс энэ агарын теннисд баха. Энэ спортын бас талбай байна. Тэгээ ерөөхдөө залуучууд энэ ч ирэх юм бол спортын олон төрлөөр хичээлж болох амралтын өдрөөс өнгөрөөж болохоор ийм гоё тогтчулсан байна. За одоо энэ чинь өрөл гэдэг жимс ингээд гурцсан байж байна. Энэ авир өсөж байгаа юм бол ингээд яг алим шиг амтаа. Гоё юм байна. Тэгээ нийт хэдэн төрлийн жимс ингээд зэлгээр урж байгаа юм. Нийтээ бол одоо 22 төрлийн мод урж байна. Жимс бол одоо 7-8 төрлийн жимс урж байна. Аха. Ингээд жимс урж байгаа. Цэцэрлэг төрөл юм байна да. Манай энэ үндсэн цэцэрлэг төрөлнгийн талбай дотор барилж байгаа спорт гэсэнд Монголд бол цөөхөн зогсолборуудын нэг юм байгаа. Энэ бол одоо та хэдийн харж байгаа хөлбөмбөгийн талбай. Арай нэг стандарт талбай гүйцэхгүй ер нь бол ойр хөвсө хэмжээгээрээ. Тэгээд хүүхэд залуучууд энэ чөлөө цагийг зөв боловсон өнгөрөөхөд зориулж бид нэр 2 жилийн өмнөөс тогтчлтын хийгээ явж байгаа хүмүүс байгаа. За энэ модууд болохоор танаа өөрсдийнх үү? Тий, бид нар одоо өөрсдөө таарсан. Энэ Монс, энэ голт бор тий? Аха. Голт бор энэ юу хайлаас гэ ташлахаа хэлбэржүүлдэг модуудыг бид дандаа өөрсдөө үрээр тарьсан мод. Хүмүүсийн тарьсан модууд нь хаанах вэ? Үгүй өөрсдөө үрээр тариад нөгөө хүмүүс хурж ирж биднээс худалдаа авалт хийгээ тий? Ингээд өөртөө сайн дураараа ингэж санаачиж тарьсан модууд байгаа байхгүй. Зөв. Тий. За одоо тэгэл баг хэдхэн жилийн дараа энэ ч тэгэл ой болсон дээ шүү тий? Одоо ерөнхийдөө бол манай зэрлэг амтлууд их ирдэг болсон. Оо за. Зараа байна тий? Хяс их байна. Аха. Ингээд одоо
Цоор зүйлээ шууд. Туулаа муулаа болдог болчихвол. Туулаа бүр их. Тийм. Тэгэл хот дотроо бид нар ойтой болж байгаа юм та нарын буйнаар тий. Одоо хүмүүс болохоор өөр өнцгөөс харахгүй. Аха. Энэ дотор талаас хүрээлэг гэхээр нэг нар тошиг очлоо те 8 эдэг хүмүүс гэж боддог. Энэ зүүн ороод ингээд өөр өнцгөөс хараад бас гоё явал. За одоо эн чин юунаас за одоо баруун хязгаар нь бол одоо юу гэдэм бэ? Маршал хотхон. Тийм, маршал. Зүүн тийш нь аль хүрт явах вэ? Баян зүрхэн тавчаа штэ. 930 гааш та манайх. Баян зүрхэн тавчаа гэдэг чинь хотоос гардаг юу? Тий. Одоо энэ ингээд бүр тэр хүртлэгээ цааш явж байгаа юм тий? Тий, ер нь төлөвлөлтөөр. Оо. Одоо та бүхний бидний энэ зогсож байгаа бол одоо маршлын гүрнээс энэ хүртлээ бол нийт та бүхний хүмүүсийн нүдэнд харж байгаа баримжаагаар 25 гадар явж байгаа. Аха. Анаа том толгойн тий. 25 гаг хүмүүс харж байгаа байхгүй юу? Ингээд алхаад дугаан замаар тойрж байгаа. Нийтдээ бид нар ингээд моджуулаад ойжуулсан талбай маань нийт 183 гаг хийцэн байна. 10 жил хугацаанд. Аха. Энэ жил манайх 10 жилийн болж байгаа. Зөө. 183 гаг талбайчилсан. Энэс хаашаа бол нэг жил-жилээр төлөвлөлтөөрөө нийтдээ 930 гаг бид нар ийм болох зорилготой. Амралт соёл амралт төрүүлсэн болох зорилготой. Стогоо ялсан дээ тий. Стогоо юм хийж энэ да. Хамгаалсан. Тэг яг би бол ингэж бодож байсан л да ингээд Улаанбаатар хотод жишээл ингээд богд уулруу алхахаас өөр нэг гоё ингээд хийгээд ахын байхгүй гэл тий. Би бол яг энэ цэцэрлэг төрүүлэнд бас нэг ирж үзээгүй. Нэг 2 удаа ирэхдээ нэг одоо усан ориглоор хөрчлөөс хүмүүс алхдаг шүү дээ тий. Тэгээ за нэг юм байгаа мэн гэж бацаа. Гэтэл одоо энэгээрээ цаашаа өөрчлөн бол энэ ч бол зөндөө олон юм байд юм байна. Тэгээ тэр болгоныг нь одоо бүгдээр ингээд үзэх гэж байна. За энэ солонгосчууд ингэж төгчүүлсэн бас нэг юм талбай байна. За энэ ямар учиртай. Зураг аваад хэлчих канаа. За энэ канаа зураг авалт хийж нэг. За энэ хүмүүс л цаадаад байна. Энэ жишгэн талбай байна тий. Тий. Ингээд энэ мод ногоон байгаа юм чи тий. Аха. За энэ ингээд завар үйлчлэг жижигхэн цөөрөн байна. За үнсний цэцэрлэг төрөлөнд одоо энэ Green Bike гэдэг гэр бүлэрээ дугуй төрөөслөн ундаг юм газар байна. За дугуйнууд нь одоо жишээлбэл ийм хоёулаа унд болд юм байна. Ганцаараа ундаг гэх төрөд бүрийн дугуйнууд энэ ч санал болгох юм байна. Тэр төрөлд бол өдөрт 12-оос 15 мянган иргэн зарчил гэсэн. Тооцоо байна. Тий. Тэгэхээр энэ маань бол одоо бүхэл Улаанбаатар хотын нэг сая 200 мянган иргэндээ бол бүгд ирж ирсэн юм. Хамгийн ихний хүмүүс 4 цагаас эхэлдэг. Тэгээд орой бид нар өөрсдөө 11 цагаас үүд хаалгаад байгаад чи ирсэн байна. Бид хоёр бол одоо энд ирсэн байна. 9 номер дээр. Та энд байна. Хараа ингээд таваашаа тэмдэгцсэн байгааз. Тийм ээ. Тэгээд ингээд иргэд маань ингээд энэгээр аялаад энэ дугуун замаараа мөртөөгээд нийт 3.6 км дугуун зам. Энэ дотор байгаа нь болохоор явган гүйлтэй зам. Давхар явж байгаа. Харин төглөн. Антаар юм очсон харин шиг юм. Die хүмүүс мэддэг болохоор нэг хайртай ирж энэ явдаг. Одоо нэрээ өчсөн юм бид. Тийм ээ. Нэрний хаалмуусыг бичиж. Ийм Харин цаач нэг шиг ингээд бичиж. Өөртөө ингээд гоё те. таа Доолж тэгшүүтэй. За бас хүүхдийн тоглоомын талбай. Ерөөсөө төрөл бүрээр нь ингээд хөгжүүлээд байгаа юм байна тий. Тийм. За энэ болохоор ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан одоо өөрсдөө хөрөнгө оруулалтаар бас та нарт ингээд Тийм. тоглоомын талбай барьж гисэн байна тий. Иргэдэд зориулаад амарт зугаалгах талбай. За энд бас хүүхдийн тоглоомын талбай байна. Тэс ахмадууд Бодчаад. аха. Ямар ч хүмүүстэй бүгд нэг 2 цагт яасан. Аха. Бодлохоор. Тийм. Аха. Наасаа мэцхэнэ. За энэ ингээд энэ өөрөө их анхаарлыг татлаа. Ингээд зүг солих өөрөө гэдээ байна. Хүүхдүүдтэй явж байгаа хүмүүс бол энэ ингээд маш сөрхөн орчинд ингээд цэвэрхэн салчих юм байна. Нэг талбайгаа хамарсан камер байна.
Айгуу цэнгэг. За энэ манай цагдаагийн газрын нэрмжит талбай гэж байна. Одоо ёслолын арга хэмжээгээ зохион байгуулдаг энэ сайхан газрыгаас өөртөө төгсүүлсэн байна. За энэ ч хөөхтөд ингэ жинс идээд цэцэргэн болж юу? Гоё нөө. Оо яа гоё юм бэ. Ингээ. Гоё юм биш үү? Өөр жимс тэмдэг л шүү дээ. Алимсыг жиж. Ямар гоё юм бэ те? Тэг айгуу том талбай болчихлоо. Чагсаалын талбай. За энд болохоор манай Rotary клуб гэдэг. Тэд болохоор одоо Германы хөрөнгө оруулалттай юм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зориулсан юм тоглоомын талбайг бас бүтээн байгуулж байгаа юм байна. Хувь хүмүүс олон нийтийн байгууллагуудаас цэцэрлэг төрөлд юм хийж болох юм биш үү? Хөгжүүлэх тал дээр. За юм байна. За бидний ундааны савыг цуглуулад юм жижигхэн гэрэлтдэг байшин байна. Барьсан байна. За энэ яг бид нар хогоо бити хаяач гэж одоо хүмүүс анхааруул сануулгах үүднээс хийсэн байна. Элчин Баатрын туршийн хүн. Энэ хавар бол яг нэг хөдөө мөдөө байгаа юм шиг л харагдсан юм. Тэгээ хөдөө байгаа юм шиг. Нэг хэсэг дээр Камера өрөө. Өрөө чаад. тоглоомод зарт юм. Явуу зогсож. На. За энд бас экстрим парк гэдэг догоо скейт за янз бүрийн алайхан дэнэрлэгсэн Тэгээ тэнцээ үг. спортын сонирхолтой хүмүүсийн талбай байна. За энэ бол яг хүүхд залуучууд бас энэ хад тоглож болт юм байна. Асана. Сайнчангд скейт, ролик төсөөлөдөг бол стресс авч болдог. Ингээ хатны авиралтыг бас хаан байгуулт юм байна. За энэ ямар газар руу орж иж байна? За энэ болохоор нөгөө юуны Монголын сорын албаа. Аха. Байц сорын албаа тийм ээ. Энэ өөрсдийн талбайд болсон байна тий? Өөрсдийн юм нэрс талбай. Оо болж байна. За байц сорын албааны одоо дасгал хийдэг талбай гэдэг энэ газар байна. Санаа. Метр оршууд. Лайнуу орчуу та. За ингээд цэцэрлэг төрөлөнд өнөөдөр оройг хөнгөрөөж байна. Тэгээд цэцэрлэг төрөлөнгийн баруун хойд талд ийм гэрэлт гэр гэдэг юм бас юм өсөнтэй гоё өөрөөр самралтын газрыг одоо бас нэгэн байгуулга хийсэн байна. Тэний үйл ажиллагааг нь бас үзэх гээд явж байна. За энэ жинхэнэ армантик гэдэг газар дэн шиг байна. Гэрэл мэрэл ямар ч гоё. Орон цагаар салхин гарангаа энүүгээр ингээд алхах бол үнэхээр бас үлгэрээс гоё санагдаж байна. Тэгэд Улаанбаатар хотод ийм газар
Ахиухан байгаасаа гэж бодож байна. Одоо энэ доор зөв. За хүмүүс ингээд заваараас ингэж явж болт юм байна. Одоо айргны өргөө гэдэг юм. Сайхан өрөө байна. Сайн байна. За монголчууд хаа явсан газраа гоё гэрээ бариад ингээд зөчөө хүлээж авдаг юм боломжтой өргөжлөөсөр байна. За гэрэлт гэргээд энэ чинь газраас төрөл бүрийн хоолны газар байна. Маш төглөг гой тогтсон байна. Бачи чиглэлд байгаа. Би зүгээс хасэлээ. Тийм амар тийм. Чамаа. Чичээ. За ингээд цэцэрлэг төрөлөнд одоо энэ жишгээ мосон сууг байна. Тэгээ одоо 10 чиг асуудал зориулсан шиг байна тий. Тэгээ нэгээр ингээд тэгээ хөөрхөн өрчөөдөл тэгээл хөөрхөн ажил тэгээл институтын нэгээл зураг авсан баярлалаа. Ийм шудраг бус одоо ажлын хуваарлалтай газар юм байна. Хөвсгөлт намайг ямар их яалаа. Цэцэрлүүлээ. Тэг гоё юм тий. Бас ингээд нэг хаваар явчихдаг.